Сайн байцгаана уу? Өнөөдрийн та бүхэндээ тавчлаг хүргэх кино бол 1997 оны Lolita хэмээх уран бүтээл юм. Уг кино нь анх 1962 онд гарч байсан. За тэгээд 1997 онд ремейк буюу шинжилсэн хөлбөр нь хийгдсэн. Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөх гэж байгаа 1997 оны кино маань IMDb дээр 6.8 үнэлгээтэй байдаг. За ингээд интроны дараа киногоо ярьцгаая. I'm the motherfucking Ashhorchlis house. Өргөнгөмөд юутэнтэй цанц full body bounce. Энэ манай гол дүрийн залуу болох Хамбарт машиндаа нилээдгүй бодолд автсан, уйдгарлаж гунилсан байдалтай. Дотроо Lolita бол миний амьдралын гэрэл, миний нүүл, миний сүнс гэж бодож байгаагаар эхэлнэ. Ингээд цаг хугацаа өнгөрснөрөө шилжиж тэрээр 14-тэй байхдаа нэгэн үеийнхээ охинд хайртай болж үерхдэг байсан ч хэдэн сарын дараа өнөөх охин нь өвчний улмаас өөдөлж сэтгэлдээ маш хүнд шарах бас шок авсан байдаг. За ингээд өнөө цаг шилжих бөгөөд Хамбарт маань коллежид багш хийдэг болсон бөгөөд нэгэн судалгааны ажил эхлүүлж урьдчилгаа цэлэнгээ аван англи руу авга ахынтай очихоор болдог. Гэвч эрэхт нь авга ахих нь байшин шатчихсан байдаг. Ингээд тэрээр энд байх газаргүй болсон ч авга ахих нь найз болох хатагтай Шарлот түүний гэртээ байхыг зөвшөөрдөг. За Хамбарт гэрт нь очиж тэд хоорондоо танилцсан. Би авгахаас таны талаар болон таны одоо хийж байгаа ажлын талаар сонссон гэд их л айлгүй түүнд өөрийнхөө талаар ч бас ярина. Ингээд тэд дээш гарч түүнд өөрийн болон охиныхоо өрөөг бас түүний байрлах өрөөг зааж өгдөг. Бас зүгээр л гэртээ байх гээгүй сарын $20 өрөөгөө түрээсэлж байгаа юм байна. Хатагтай Шарлотч байшингаа бүхэлдэн танилцуулнаа. Гэтэл Хамбарт гинэтхэн л цагийн хуваараа гаргаж ирснэ. Би Нью-Йорк руу буцах хэрэгтэй юм шиг байна гэдэг. Хатагтайч түүнийг жоохон тааламжгүй байгааг мэдээд манайх цэвэрхэн цэгцтэй биш ч гэсэн та маш тухтай байх болно гэд арын талбайгаа харуулахаар түүнийг дагуулж гарна. Ингээд арын талбайдаа үнэхээр их цаг зарцуулсан, маш их сэтгэл зориулж энэ бүхнийг хийсэн гэд танилцуулаад явж байтал манай киноны нэрний эзэн болох Lolita маань сэтгүүл уншаад хэвтэж байдаг. Хатагтай Шарлот ч өргөжлүүлэн өөрийн дуртай цэцгсээ тайлбарлагч Хамбарт Lolita-аас харцаа салгаж үл чадна. Ингээд Хамбарт ч бодлоо өөрчилсөн бололтой өрөөний түрээс хэд гэлээгээд хатагтай нараас явна. За ингээд хэд хоног өнгөрч Хамбарт гадаа сонин гарч илгэцгоонаа. Гэвч тэр уншихаасаа илүүтэй Lolita-г харах хүсэлтэй. Хамбарт нэгэн орой ажиллаа хийж суух үедээ тархиа түр амраахаар шийдэж радио асаа. Гэтэл гаднаас Lolita орж ирнэ. Та намайг сэрэж эхлэе гэдэг. Хамбарт шүгжмөн унтрааж Lolita гараад явдаг. Хамбарт түүний араас гараад очтол Lolita мөн хөргөчний урзуугаад Жимс болон тараг идэж суун. Хамбарт ч түүнд харцаа бүрэн өгчээ. Ингээд өдөр хоног өнгөрсөөр түүнийг ажиллаа хийж байхад Lolita ирээд түүнтэй нойрны асуудалтай байгаа талаар ярилцсан. Түүний ширээн дээрх зүйлсийг сонирхож байснаа гинэтхэн л өвөр дээр нь суучдаг. Lolita маань агийн үед бол 14 настай. Тэгэхээр гин томоогүй нэ хийх юм бодохгүй ингээд хүүхдээ ашаал иймэрхүү үйлдэл хийдэг байх. Ингээд тэр хоёр хөнгөн бас хөвгөлтэй яриа өрнүүлээд ээж байтал ээж нь ирснээр Lolita сандран өрөө рүүгээ явна. Ээж нь Хамбартаа санаа зовж тэр чамайг 50 байхгүй юм биш үз гэхэд Хамбарт мэдээж үгүй зүгээр дээл гин. Өдөр хоног өнгөрсөөр тэд бараг л нэг гэр бүл шиг болсон байдаг. Хатагтай Шарлот манай Хамбартад дурлаж Lolita харин түүнийг нь мэддэг. Тийм ч учраас тэрнтэй төрсэн ахтайгаа гэхүү эсвэл аавтайгаа харьцаж байгаа юм шиг л дотн байдаг. Харин манай Хамбарт дотроо л Lolita-д сэтгэл зөрхөө өгсөн байдаг. Ингээд Хамбарт хатагтай Шарлот хоёр нэгэн нуур руу хамтдаа явдаг. Хатагтай Шарлот байшингийнхаа шин зохион байгуулалтын талаар ярьж үйлчлэгчээ Lolita-гийн өрөөнд байлгах талаараа ярина. Хамбарт ч гайхаад тэгэхэд Lolita хаана унтах юм бэ гэхэд түүнийг скаутын цуслан шигч гэхүү нэг тийм сургуульд явуулах гэж байгаагаа хэлнэ. За ингээд Хамбарт ч буун гуник. Ингээд маргаашуулж Lolita-г сургуульд нь хөргөж өгөхөр болно. Хамбарт ч түүнийг явах гэж байгааг мэдэн цонхон дээрээ очтол Lolita машинд суух гэж байснаа түүнтэй харц тулгарн шууд л түүн рүү гүйж эхэлнэ. Хамбарт ч сандран зогсож байтал тэрээ шууд л түүн рүү өсөрч тэврэлдээд оруулан дээр нь үнсчихдэг.
Өсвөр насны охтууд өөрөөсөө ах хүнийг бас сонирхож илсэн байлгүй. Гэхдээ манай Ло бас арай л зөрөгтэй ба. За ингээд Ло яваад өгнө. Яг нь Лолита гэж бүтнээрээр нь дуудахгүй, кинон дээр ерөнхийдөө Ло гэдээ дуудчихдаг болохоор хэдүүлээч бас Ло гэдээ товчлаад дуудчих. Тэднийг явсны дараа Хамбурт жим ороод Логийн өрөөнд ээж байтал нэгэн хөвшин хатагтай ирж түнд захидлаа өгнө. Уг захиан дээр Шарлотын сэтгэлийн үгс байх бөгөөд би өдрийн хоолны цагаар ирнэ. Тэр үед чи явсан байх ёстой. Хэрв чи яваагүй байх юм бол би чамайг ч бас надад хайртай гэж ойлгоно. Таныг миний насан туршийн хайр бас миний охины аав болоход бэлэн байгаа гэж ойлгох болно гэсэн байд. За ингээд броч шок. Гэтэл 2-7 хоногийн дараа тэд гэрэлсэн байдаг. Хатагтай Шарлот ч маш шат жаргалтай, Хамбурт ч нөхрийн үргээ гүйцэтгсээр. Ингээд өдөр хоног өнгөрч Хамбурт харин 7 дугаар сарын турш, одоо бүтэн сарын турш их нэртэй янз бүрийн нойрны юм өгж унтуулдаг болсон байдаг. Бас ямар нэгэн нэлээд далд санаас байгаа болоо гэсэн чинь шалтгаан зүгээр л тайван унтахын тулд гинэ. Хатагтай Шарлот ч ганц бие удсан бололтой. Шүнжин л юу яачдаг юм шиг шүү дээ. Хамбурт ч бүр аргаа бараад өхөр унтуулах гэж байгаамаа гэд эмчдэр очиод им аавнаа. За тэгэхэд гэртээ эртэл Шарлот түүний тэмдэглэлийн дэвтрийг уншаад уйлчихсан сууж байдгүй. Бүдүүн үнэ, зэвүүн эйжентэргээ биччихсэн юм байна л л буурхан. За тэгэхээр Шарлот ч боо юм болно. Чим үү мангас. Би өнөө шөнө явна. Чи энэ байшинг аав надад юу ч хамаагүй. Одоо харин миний нүднээс далд дор гээл. За броож тэгээд аргадах гэж бас үзнэ. Наадах чи миний зохиол байгаамаа. Би зүгээр л чиний нэрийг ашиглчихсан юм. Өөрөөсөө амьдралаа ингэж сүрүүлэх хэрэггүй. Жохон тайвширчих би уух юм хийгээд нэрийгээд явдаг. Хатагтай Шарлот харин цаасан дээр нэг юм бичсээр үлддэг. Уух юмаа хийчгээд эргээд очихт нь гэрийнх нь утас дагуулдаг. Хамбурт ч уцаа авснаа. Тим юм байх боломжгүй гэд уцаа тавиад Шарлотод чамайг нэг залуу алгацсан байна, өгсөн байна гэж над руу ярьлаа гэд хартал Шарлот харагддаг. Хамбурт ч гайхан яаж гэрийнхээ гадаа гартал Шарлот машинд мөргөлжгсөн байдаг. Ингээд Хамбурт цочролд орон зогсож байтал нэгэн охин түүнд дугтуутай захиа өгөөд тэр үүнийг бариад шуудангийн хайрцаг руу явж байсан гэж хэлдэг. Хамбурт ч захиаг халаасан дээж тайвширхаар гэртээ ордог. Өнөөх захиаг задлж үзэхгүйгээр шууд л шатаана. Ингээд хамаг хувцаа баглаж байшинг орхих гэж байхдаа Лолитагийн үсний хавчаарыг бас авдаг. Тэрээр ямар нэгэн зүйл сэдсэн бололтой нэг газар руу залгаад буудлын өрөө захиалах гэсэн. Би бол миний охин байх юм аа, 2 ортой өр авъя гэдэг. Лолитагийн байхын газар дээр ирэн түүнийг авч явна. Лолитач сайн ааваа гэсээр ирдэг. Машинд байхдаа Ло ээжигээ талаар асуудагч Хамбурт түүнийг зайдуу байдаг нэгэн эмнэлэгт хэвцэн бид тийш очихын тулд замдаа нэг хоноглоод тэгээд маргааш эмнэлэг дээр нь очиё гэж хэлдэг. Лолитач тоосон юмгүй ард нь хувцас солиол. Ингээд Хамбурт түүнээс цуслан хэр байвдаа би чамайг сансан шүү гэд түүний толгой дээр үнсгэд Лолитач хариуд нь би харин таныг санаагүй. Гэхдээ угаасаа миний ямар байх танд ямар ч хамаагүй болсон юм шиг байна гэтэл Хамбурт чи яагаад өөрийгөө надад хамаагүй болсон гэж бодов? Гэхэд Лолита та намайг одоо болтол үнсээгүй л байгаа үстэй гэдэг. Ингээд тэд замын хажуугаар зогсон Лолита шууд өвөр дээр суугаад ёстой баллааг нь авч үнсэлцэж өгнө. Азар гэхүү, азгүйч гэхүү нэгэн цагдаа ирж тэднээс юм асуугаад тэдний нэлөөрөл зогсон. За ингээд тэд өнөх захиалсан буудлын дээрээ ирдэг. Ресепшн нэгэн хөгшин ир байдаг бөгөөд таны нэр дээр 2 ортой өрөө захиалсан байна гэвч би сайн сонсолгүй цагийг нь буруу биччихжээ гэдэг. Энэ хооронд Лолита нэг нь нохотой тоглож байх бөгөөд эзэн нь Лолитатай их л ачиргалтай хэрнээ энгийн яриа өрнүүлдэг. Ингээд Хамбурт ч за тэгвэл ямар ч хамаагүй өрөө одоо захиалчээ гэж захиалтал тэр нь 2 хүний ганцхан ортой өрөө байдаг. Лолита ч ороод гайхаж нэг орон дээр унтах юм уу? Хэрвээ ээж мэдвэл танаас салж миний хоолойг боох бахтай гэж хэлдэг. Үүнийг нь сонссон Хамбурт сандраад ээрч мууран байж би өөрөө захиалах гэж байсан юм аа. Бас одоо нас би чиний хууль ёсны аав өнтер гэд
ярьж өгнө. За ингээд орой хоолой хамтдаа идэж унтах цагч боллоо. Хаамарт түүнийг оронд нь оруулж хаад гарч явдаг. Буудлын гадаа тэрээр өнөөх нохойтой залуутай таардаг. Тэр залуу яг л бүхнийг мэдэж байгаа юм шиг тэр чиний охин биш үстэй. Тэргээд манай унж гайхаад юу гэж хэлснийг нь сонссонгүй гэд асуутал би ингэж хэлсэн юм гэж шал өөр юм хэлээд байдаг. Тэдний хамтд нь маргааш хамт хоол идэ гэдэгч манай хаамарт бид маргааш явнаа амжихгүй нэ гэж хэлээд орхичихно. Их л хачиргалтай хэсэг шиг бас л хэсэг сэлгүүцэж салхилж байгаад өрөөндөө ирэн орондоо ордогч унтаж үл чаднаа. Босоод усууж байтлооч мөн ам цангаж байна гэсээр сэрдэг. Усаа уужгаад уруулаа түүний мөрөнд арчаад унтаад өгдөг. Өглөө болж тэдсрээд лоо түүнийг удаан ширтэж байснаа үнсээд авдаг. Тэгснэл чихэнд нь цуслан нэрэ байхдаа нэг хүүгүнтэй нэг зүйл хийснэ хэлж тааж бас хүүхэд байхдаа тэгжил байсан байлгүй дэ гэхэд хаамбарт үгүй гэж тэгж байгаагүй байна гэдэг. Лолита өндөөж суугаад тэгвэл танд тэр бүхнийг үзүүлэх хэрэгтэй юм байна да гэд ингээд эдний машинтай аялал үргэлжилсээр лоо ээжтэйгээ ярмаар байна. Эмнэлгийн дугаарыг өгөөч гэхэд хаамбарт түүнд ээжийг нь өгсөн гэдгийг хэлчихнэ. Ингээд Лолита шүнжин уйлж хаамбарт харин өөрийн өнгөрсөн дэх гим нүглийг эсвэл ирээдүйд юу болох талаар бодон хэвтэнэ. Ингээд дараагийн өдрөөс тэд бүхэл Америкаар аялах аялалдаа гардаг. Лолита бол дэггүй өсвөр насны охин. Харин хаамбарт бол нам суусан эр. Аяллаа туршид логийн сахилга гуйтхан хаамбартыг заримдаа уурлуулж, заримдаа бас инээлгэнэ. Хаамбартын том хүний төлөв даруй байдал нь лоод ч бас заримдаа их тухгүй санагдана. Тэдний аялал болон зарим зүйлс тэгэл болонтой мэдж байгаа сте. Гэхдээ л үрд ингэж явна гэж байхгүй шүү дээ. Лолита нэгэн сургуульд шинээр орж хаамбарт харин гэрийн ажлаа хийж, гэрийн даалгаврыг нь бас хийлгэж аав төрхөндөө очсон байдаг. Түүний сургуулийн жүжигийн бэлтгэл дээр яваад очтол тухайн жүжигийн зохиолч, найруулагч гэх хүм өнөөх буудалд нохоотойгоо явж байсан залуу байдаг. Хаамбарт ч хэсэг гайхаал өнгөрнө. Лолита хэдий түүний охин болсон ч хаамбарт яг л хайртай эхнэрээ харамлаж буй мэд түүний эрх чөлөө, өсвөр насны хайр дурлалыг битүүхэндээ хориглодог. Ингээд хаамбарт ч түүнийг хүүхдээ загнаж байгаа юм шиг л загнадаг. Лолита харин түүнийг ааваа гэж боддгоо. Тэд хэрэлдэж Лолитач дотроо байсан бүх уур бухимдлаа гаргаж тэр хаваар нэг галзарч өгнө. Ээжийг минь алсан шигээ намагч бас аалын тэргээд гэрээсээ цухтаачдаг. Хаамарт араас нь гарч түүнийг өчнөө хайж явсаад нэгэн кафед уцаар ирж байхыг нь харна. Түүнийг орж ирэхэд Лолитач сандран би яг харих гэж байсан юм аа. Надад уух юм аваад үгээд тэд ярилцсан. Лолита энэ газраас явмаар байгаагаа, дахин аялалд гармаар байгаагаа хэлнэ. Харин энэ удаа Лолита хаашаа явахыг шийднэ. Тэдний аялал ахин үргэлжилж хаамбарт араас нь хэн нэгэн дагаж байг анзаарч эхэлнэ. Гэмт хүн гэлбэлцэн гэж хаамбарт ч айж сандраад нилээдгүй юм болно. Цагдаа байна, мөрдөгч байна гэж бодно. Машиныхын дугаарыг хүртэл бичиж авдаг. Хаамбартыг нэгэн газар зогсоод нарны шил худалдаж авах гэж байхад нь лоо дээр нэгэн залуу ирэн түүнтэй ярилцсан. Үүнийг нь харсан даруйдаа гараад очтол өнөөх залуу аль хэдийн явсан байдаг. Хаамбарт тэр залууг цагдаа байсан уу, юу гэж асуусан бэ? Шамтай юу ярьсан бэ гэхэд Лолита зүгээр л нэг төөрсөн хүн зам асуусан юм аа л гэдэг. Тэднийг аяллаа цааш үргэлжлүүлээ явж байхад өнөөх машин бас л дагсаар байдаг. Гэнэт тэдний дугуй хагарч зогсдол араас нь дагаж байсан машин ч бас тэдний хойно зогсно. Хаамарч машинаасаа буугаад өнөөх машин дээр очих гэтэл нөгөө хүн зугатаад явчих нөө. Хэсэг замыг туулж өнөөх араас нь дагаж байсан машины дугаарыг тэмдэглэсэн цаасаа хартал Лолита дээр нь юм нэмээд биччихсэн байдаг. Хаамарч тэрийг нь харж уурлаад Лолитаг алгадчихна. Лолитач мэдээж уйлж уурлаад бас хэсэг юм болноо. Тэгээд буцаад левлэрчихнэ. Ингээд дахин нэг өөр газар ирж Лолита буудалдаа үлдэн Хаамбарт харин сахал үсээ засуулангаа түүнд жимс авахар явдаг. Хаамбартыг эргээд ирэхэд Лолитагийн хөл шороо болж
уруулных нь будаг тарсан байдаг. За ингээд Хамбарт түүнийг гадагшаа гарсныг мэдэн гинэтхэн л уурлаж өнөөх араас нь дагаж байсан хүнийг сэжиглэн цонхоор өнөөх машиныг хайснаа Лолитагаас тэр чинь яг хин юм бэ гэд бүр цөхрөнгөө барнаа. Шүнч бас унтаж чадалгүй хин юм сонсож хар тарц ширээд толгой нэргэж нэлээдгүй юм болноо. Цүнхнээсээ нэгэн буу гаргаж ирэн хэсэг бодолд автснаар үзэгдэл солигдож тэд ахин өөр газар хоноглохоор ирсэн байдаг. Энэ үед харин Лолитагийн бие нүвтсэн байдаг. Эмнэлэгт очтол вирусын гаралтай нэгэн өвчин ойрын өдрүүдэд их илэрч байгаа талаар эмч хэлдэг. Маргааш болж Хамбарт эмнэлэг рүү залган Лолитагийн биеийн байдлыг асуутал эмч нь тэр хамаагүй дээрцэн бас аавгаах Густава гэж хүн ирж түүнийг авсан талаар хэлнэ. Хамбарт гайхаад лавлаа асуутал хөөхөн жижигхэн нохотой хийлдэг залуу байсан л гэдэг. Эмнэлгийн төлбөрийг төлөөд санаа зовох хэрэггүй бас өвөөгийн очоод байж байя гэж дамжуулаарай гэж хэлээд явсан байдаг. Хамбарт ярд сандран дэрүүгээр нэгэн болж эмнэлэг дээр очоод миний охин хаана байна гэдэгтээ самарч өгнө. Бөөйн болоод байж байтал цонхны цаана цагдаа байгааг харснаар тэр айсан болтой гинэтхэн л уучлалт гуйгаад яваад өгдөг. Ингээд хэд хоногийн турш түүнийг хайж бодлуудаар орон түүний нэр гарын үсэг бичгийн хിവэр нөгөөтл хайдаг. Тэр түүнийг олохосоо шантарсан бололтой машинаа цэвэрлэж түүний үлдээсэн бүхнийг харан гонигилдаг. Энэ үйл явдлаас хойш 3 жил өнгөрчээ. Хамбарт маань нэгэн захидал уншиж байх бөгөөд уг захидал дээр "Өндөр таав минь та тэжгүй юу? Би гэрэлсэн бас хүүхдтэй болох гэж байгаа. 100 сарын үеэр төрөх байх. Энэ захидлыг бичих их хэцүү байна. Бид зарим нэг төлбөрөө төлж чадахгүй хэцүүхэн байгаа. Та надад уралсан хэвээрээ байгаа юу? Гойж байна. Бидэнд мөнгө илгээгээч. 300 юм уу $400 байхад бид зохицуулж чадна. Түүнээс багч байсан болноо. Би маш их гонигтай бас хэцүү зүйлсийг тулсан" гэж бичсэн байдаг. Ингээд Хамбарт ч түүн дээр ирсэн байдаг бөгөөд охиныгоо их том болсонд бас жирэмсэн болсныг харж их л гайхна. Тэр байшинд нь орж түүний нөхрийг хараад "Миний хайж байсан хүн биш байна" гэдэг. Магадгүй нөгөө нохоотой хөгшин залуу л гэж утсан байх л та. Лолитач нөхрөө танилцуулъя. Харин тэр энэ бүхний талаар юу ч мэдэхгүй. Таныг зөвхөн миний аав л гэж бодож байгаа. Энэ бүх муу мухай зүйлсийг битгий сөхөрөө гэж гойно. Хамбарт хэрэггүйдээ гэд явах гэтэл Лолита түнд өнөөх цагаан жижиг нохоотой залуугийн талаар ярина. Тэрний тухай бодоход намайг галзууралдаг байсан цор ганц хүн гэж хэлдэг. Хамбарт үргэлжлүүлэн түүнээс асуухад өнөөх хачирхалтай ир жоохон хүүхдүүдийг өөрийн гэртээ цоглуулж тэдний бичлэгийг хийдэг байсан байгаа. За тэгэд Лолитагаас хэд замбраагүй зүйлс хүсэхэд нь Лолита чадахгүй гэсэн чинь өнөөхөр түүнийг гэрээсээ хөөчихсөн байдаг юм. Манай Хамбартаас илүү педофил гараа юм л та. За ингээд Хамбарт түүнийг харж түүнд одоо ч хайртай хിവэр байгаагаа ухаарна. Тэгээд явхаасаа өмнө түүнд $4,000 өгдөг. Лолитач та бүр $4,000 өгсөн юм уу? Баярлалаа гэж бөөн баярлуулнаа. Тэр үед нэрэ Хамбарт түүнд хамтдаа явъя, хамтдаа амьдрий, өхөн хөлтлээ хамтдаа бай гэж хэлдэг. Лолита мэдээж татгалзсан. Хамбарт явхдаа түүнтэй хамт байсан үеэ эргэнийг санаж нүдэндээ нулимс цэлгэнүүлсээр явдаг. Ингээд киноны эхлэлд гарч байсан хэсэг дээр ирнэ. Түүний араас цагдаа нар хөөж байх бөгөөд яагаад цагдаа нар хөөж байгаа вэ гэхлээр Хамбарт өнөх гаж тонтой нөхөр дээр очиод буу тулгаж түүнээс яг юу болсон талаар асууж өнөөх залууч өөрийгөө өмөрөн би тийм хүм танихгүй мэдэхгүй гэжснээс сүултээ баригдаад за тэгээд өөрийгөө өмөрөөд манайд ирж амьдралдаа энд чиний хүслийг хангах маш олон хүн байгаа энэ төрөө гэдэгт жинхэнэ гаж тонтой гар өдгөө. Энэ хэсэгч бас их хачирхалтай. Ямар ч тач Хамбарт өнөөх залууг зүйл дуусгажээ. Хамбарт уулын орой дээр жаргалтай эсвэл гонигтай байгаа гэдгээ үл ялгсан байдалтай алсыг ширтэн зогсно. Хамбарт тухайн жилийнхээ 11 сарын 16-нд
шоронд өвчний улмаас өөд болсон байдаг. Харин Лолита цул сарын өдөр хүүхдээ төрүүлэхдээ хорвоог эргэсэн байдаг. Гонигтай юу? Эсвэл анханасаа муу мухай зүйлс байсан болохоор хувь тавилан үйлийн өрн энэ гэх үү? Эсвэл зүгээр л зохиолч найруулагчийн л амьдралд хизээж байхааргүй нэгэн түүх үү? Ямар ч тач кино товчлыг маань үзсэнд баярлалаа. Хэрвээ тань таалагдж байвал subscribe хийгээрэй. Хийсэн бол харин лайка дараарай. Ямар ашигтайг нь мэдэхгүй байгаач зүгээр л бас их subscribe-тай олон лайк авахаар гоё санагдаад байт юм аа. За баярлалаа. Баяртай.